одоо ажилласан усуд туршлагатай төрийн өмчөддөг улгаач нартай яаж тэмцэх, за авилгалчтай яаж тэмцэхийг бол өөрсдөө сайн мэднэ энэ улсууд бол. Гэхдээ энэ хоёр хүнээс бас нэг асууж юм байна. Намуудын шахалтаар мөрдөн байсагч нарыг үйл ажиллагаа явуулж яхад нь бас шахалт дарамтлагыг зогсоодог гэсэн нэг ийм яриаг одоо ажиллаж байгаа авилгалтай тэмцэх газрын байцаагч нар ярьд юм лээ. Ингээд хэрэгжүүлэхэд мөрдөн байцаал явуулж яхад дээрээс ингээд зогсоодог. Ийм үйл ажиллагааны эсрэг та хоёр одоо зогсож чадах уу гэж би нэгдүгээр ингэж асуув. Хоёрдугаарт төрийн өмч хийсэн улгаач нартай яаж тэмцэх вэ? Авилгалаас ондоо энэ бол авилгал бол нэг өөр хэрэг, төрийн өмчийг олон зуун саяар нийтдэг эдгээр улгаач нартай яаж тэмцэх вэ гэсэн нэг юм асуудал. Авилгалтай тэмцэх асуудал бол тэрдэргүй та хоёр бол мэдж байгаа. Яаж тэмцэх вэ? Хууль эрх зүйн орчин нь бол бий. Гэхдээ хууль эрх зүйн орчин тийм сайн биш байгаа. Өнөөдөр том хэл ахвал авсан авилгалчдыг илрүүлэхэд маш их бэрхшээлтэй бол та хоёр бол тулгарч таарна. За энэ авилгалтай тэмцэх газрыг байгуулж бид нэр томлоод явуулж ирсэнийгаа санаж байна. За ажлын өндөр амжилт хүсээд сайн сайхан шударга ажиллараа гэдэг ингээд явуулсан. Тэрнээс хойш энэ авилгалтай тэмцэх газар бол их мөнгөнд явж байгаа газар. Хоёр дарга нь одоо асуудалд орсон. Тэрний доод албан тушааллагууд нь асуудалд орсон. Тэгэхээр өөрсдөө одоо энэ хуулийн байгууллагад олон жил ажилласан шүү. Энэ хууль эрх зүйн орчиныг сайжруулмаар юм лээ. Авилгалтай тэмцэх газрын мөрдөн байцаагч нарыг яг одоо бие даасан үйл ажиллагааг ажиллах талаар хуулийн дээр бол нэлээд сайн юм тусгаж өгөх шаардлагатай юм лээ. Одоо ажиллаж байгаа танай ажлын байр бол тийм сайн биш. Очоод мөрдөн байцаалд өгж байхад хажууд нэг өрөөнд одоо 3-4 байцаагч нар шахацлалтаа суудсан. Асууж байгаа улсууд нь одоо зэрэгцээ суудсан. Ийм одоо үйл ажиллагаа явагдсан юм лээ. Энэ байцаагч нарын дээр ажиллах нөхцөлийг сайн сайжруулж мөрөм бил. Зовлонгоо ярьж ил дээ. Очиж асуугдаж иргэнийхээ үүргийн дагуу очиж мэдүүлэг тайлбар өгч ирсэн үү би ярьж байгаа юм. Хамгийн сүүлд хууль эрх зүйн орчин энэ авилгалтай тэмцэх авилгалын эсрэг хууль бий л дээ. Гэхдээ энэ хуулийг одоо таяр шинээр очиод даргамаар тэр бие даасан үйл ажиллагааг сайжруулах талаар хуулиа жоохон боловсруулад одоо өөрсдөө улсуудаа сайн суулгаад тэгээ улсын хурлд оруулж хийж харин жоохон өөрчилж ингэж хийж ажилламаар юм байлээ. Энэ дээр та хоёр тийм ажил зохион байгуулах шаардлагатай байхаа гэж бодож байна. Тэгээ эцнээс хахад Монголд одоо ер нь авилгал хавтгарсан гэж одоо ард иргэд ярьж байна, олон нийтийн байгууллагууд ярьж байна. Энтэй бол одоо яг санал нэг байна уу та хоёр? За хариулъя нэр дэвшигч. За Гамболт. Лээд хариулъя. 저 сайхан сабай гүшүүний асуултанд хариулъя. Авилгын гэмтрэг үлдээд шалгах явцад би бодвол одоо яг өдөртөө дотор нь ажиллаж исэн биш. Хэвлэл мэдээллийн байгууллага нийгэм дотор яригдж байгаа уур амьсгал янз янзын юмнаас янз янзын шахалт дарамт маягийн асуудлууд гараад хэрэг нь шалгахдаггүй төвхтэй байдлаа боддог гэсэн ийм яриа хөрөө мэдээлэлүүд маш их гарч байгаа. Тэгээ гол нь бол одоо яг энэ байгууллагыг таавд итгэл үзүүлээд тэгээ хоёр дараа хоёулаа шинээр одоо томилогдох асуудал яригдж байна. Энэ дээр одоо тэр саад бэрхшээлийг ямар нэг хэмжээнд давж мэдээж хэрэгэнд бас хөндлөнгөөс байцаан шийдэх хуулийн дагуу Монгол улсын прокурорын байгууллага бүх шатнд нь хяналтавж ингээд энэ дэр одоо саад бэрхшээлийг
байгууллагын том эргүүдийн хувьд бол одоо бас ингээд бэлэн юм ярихад бас одоо би айхтар том юм ярмааргүй зүгээр олон улсын байгууллагын туршлага байгууллагын гол сүүжний мэдлэг чадвар хариуцлага